Амар мэндүү. Мэлмээ тунглаг үлмээ бат лагшин амгалан үл сүндрүү. Туулаа нэвэртэй подкаст. Туулаа нэвэртэй подкаст 2 дахь сувга газрын гаваас хэмээн нэрлэнэ. Description хэсэгт байх холбоосоор дамжин орж шин сувгийг маань дэмжин subscribe тавьчаад дарахтал хангалттай. Энэ сувгаар дандаа гоё юм уншина. Газрын гаваас подкаст. Модны юм уу яршуу, хүний юм уу нудчуу. Монгол ардын зүрэг. Догшин ноён худагт даалам дамби жантсан. Хуучээрэ. Өгүүлэх юм. 1889 оны намар дамби жантсан Монголын баруун хойд хязгаарын жинжлэг харуулаар хил нэвтрэн орж ирээд дараагаар 1911-с 12 оны заагаар баруун хязгаараар дахин Монголд орж ирэн загчны нутагт сууж байхад нь Монгол улс тусгаар тогтнолоо сэргээж ховдыг чөлөөлөх их цэрэг хүрээнээс баруун хязгаарт очив. Лам дамби жантсан энэ мэдээг сонсоод баруун хязгаарыг төвшөтгөн тогтнуулах сайд Дамдын сүрэн Магсар Жав сайд Жалханц худагт Дамдан базар нартай холбогдож ховд хотыг чөлөөлөх байлдаанд идэвхтэй оролцжээ. Ховд хотыг чөлөөлөхөд Дамби жантсангийн байгуулсан гавьяаг үнэлж Богд хаан Эрдэнэ бишрэлт хүчин төгөлдөр ноён худагтын хэрхэм шагнаж баруун хязгаарын олон монголчуудыг дагуулan тогтнуулах сайдын тушаал томилжээ. Тэрбээр баруун хязгаарт цэрэг захиран сууж хил хязгаарыг тогтнуулах үйлсэд чармаан зүтгэсэн тул Богд хаан ноён худагт Номун хааны тамга өргөмжлөл шагнав. Дамби жантсан баруун хязгаарт алдар нэртэй олон шавьтай болж одоогийн Увс аймгийн Өмнө говь сумын нутаг тэр хавийн хид хідэн хүрээг нүүлгэн аваачиж Шажин бадрахын хүрээ буюу Их Монгол улсын хан орд гихчийг байгуулж хязгаар нутагт өөрийн дарангуулыг тогтоон ард олныг харгислан зовоох болжээ. Иймийн учраас 1914 оны хавар Ахмад Булатовын захирсан цэргүүд Дамби жантсныг баривчилж Орос даваачин Ялт тулган Якутад цөлж Астрахан мужид нутаг зан суулгачээ. Орос оронд гарсан Октябрийн хувьсгалын дараа тэрбээр шоронгоос суллагдаж 1918 оны 100 хяктар дамжин дахин Монголд орж ирэв. Улмаар Монголын баруун өмнө хилийн ойролцоо Маажинсан уулын цонжид толгой цөөрөн горлон байгуулж замын хүмүүсийг дээрэмдэн ард олныг айлган сүрдүүлж хил хязгаарын байдлыг тогтворгүй болгожээ. Ийм учраас ардын засгийн газрын шийдвэрээр дотоодыг хамгаалах газрын дарга Балдан доржин удирдсан тусгай бүлэг 1922 оны 100 түүний орд өргөөнд нэвтэрч цаазалсан байна. 1958 он Завхан Говь Алтай зэрэг 6 аймаг 24 суманд явуулсан түүхийн экспедицийн тайлангаас Дамби жантсангийн тухай Завхан аймгийн Шилүүстэй сумын хөгжил нэгдлийн нэгтлэн бодогч Нацаг мөн нэгдлийн гишүүн 5 дугаар багийн цагаан лам Чимэд нарын ярьсан зүйлээс хэсэгчлэн хүргэе. Нацгийн ярьсан нь бид Дамби жантсангийн шав албат болж Маажин шан ууланд Дамби жантсны төвлөн сууж байсан газар зарагдж байлаа. Ламтны шав албтын ихэнх нь Говь Алтайгаас очсон айлууд бий. Хаврын нэгэн өдөр хятадын 2 шинжээч хүн ирж ламтны сууж төвлөрсөн Маажин шанг шинжлээд танайх 3 луун шинжтэй газар өргөө гэр ордоо байгуулсан юм байна. Их удалгүй 3 жилээс хэтрэхгүй эвдрэн гэж хэлээд явсан гэдэг. Харин тоодгоор гавж ирсэн хүмүүсийг шинжээчэд нэртэй хятадын тагнуулууд ирээд бутсан гэж нийтэд тайлбарлаж байсан нь санаанд тодхон байна. Үүнээс хойш 2-3 сарын дараа Дамби жантсан ноён худагт хэдэн хүмүүстэй нутаг үзэж ирээд Маажин шангаас Аман бар Аксаа сагсаа гэдэг зээлүүд хүн амьтангүй аглаг газар шав отгоо нүүлгэхээр шийдвэрлсэнд олон шав албат ардууд шууд илээр эсэргүүцэж нүүж чадахгүй өхөвч сэхвч эндэ бай гэлээ.
Дамби жанцан тэдгээр олны дургуутслыг хүчлэн хорж чадсангүй нүүхээ хойшлуулсан юм. Дамби жанцан махлаг бор хүрэн царайтай, нах өвтөр хамартай, дуу гуншаа 40 эргэм настай, цаг ямагт жижиг буу гараасаа салгадаггүй хүн байсан юм. Их баг 2 өргөө гэртээ, хурлын дуган нь Монгол гэр, гадуур нь чулуугаар барьсан том дөрвөлжин хэрэмтэй. Уг хэрмэнд бууны ам гарах олон нүх байсан. Хэрэмний дөрвөн өнцөгт үргэлж ийм анаатай хэрмэн дотор тамгын газар хамт байсан. Ордонд эхнэр бүжид, цэнд, сойвон наваан, зайсан хятад данзан, Монгол эхнэртэй тоодгор гавж зэрэг дотны хүмүүс орно. Хэрэмний гадна талаар олон айлуудыг гудамжлан буулгасан байдаг. Монгол төвд бичгийн сургуультай, Монгол бичгийг Раднасэд тэргүүн гэдэг хүн заадаг. Төвд номын сургуульд жод, дүүжин тавих номыг Дамби жанцан өөрөө заадаг байлаа. Дамби жанцан Монгол, төвд, Орос, Хятад хэл сайн мэднэ. Сур шагаа харвна, бүх байрал дуулах дуртай, тун сайн мэргэн бууч, мод төмрийн дархан хийдэг хүн шүү дээ. Уран дарахчуудыг цуглуулж альва зүйл хийлгэхдээ өөрөө зааварлана. Айхтар элдвтэй хүн байсан юм шүү. Дамби жанцангийн малын тог сонсоогүй, их л олон сүрэг малтай байсан. Гагцгүй тэмээг нь 1000 толгой төрсөн гэж тэмээчин нуур данзан гэдэг хүн ярьж байж үлээ. Хиймэл овоо тахиж 93 наадам хийн. Найр наадам Дамби жанцан согтдоггүй. Амсгын төдий уудаг. Орос хоол идэх дуртай гэж албатууд нь ярилцдаг байсан юм. Цэрэг байлдааны сургууль хийх үедээ худагтын сангаас буу, сэлэм, жад тавин өгч, буудлах хийх, цавчих, жадлах, сургууль хийлгэсний дараа модон морь, нүхэн дээгүүр хариалгах, савлуур, дүүжин бүгдийг хийлгэж дуусмагцаа зэвсэг хэрэглэлээ хураагаад сандаа хадгалчихна. Хөөе. Дамби жанцан ярихдаа манай энд банчин богд үдлэх ёстой юм гээд хонь үхрийн махаар тун их борц хийлгэж түүнийгээ заавал давсханд нь багт алгадаг байлаа. Зарим үед сайхан зантай тоглож наадах зэргээр энгийн хүн шиг байх үеч бий. Тэрээр албатуудаа дайчилж 10 алд илүү худаг ухуулахад олон хүн үлсэж ядрахын туйлд хүрсэн юм. Тэдгээр хүмүүсийн дотроос Заая тойно, Готов заан гэдэг 2 хүн толгойлон худагт ламтныг энэ худагт устгахыг хэмээн хэлэлцэж байтал ламтан худаг үзэхээр ирж худаг руу өнгийхдөө 2 хүний хүзүүн дээр 2 гараа тавьж өнгийхэд зарим нь халирч зүрхшээхэд хөдөлж чадаагүй юм билээ. Хэрэв энэ хэргийг худагт мэдсэнсэн бол олон хүн толгойгүй болох байсан юм да хөөрхий. Цагаан ламын ярьсан нь. Би эцэг их мал хөрөнгийн хамтаар хошуунаасаа Дамби жанцангийн шав өргөгдөж нүүж ирсэн. Энэ үед 10 настай байлаа. Эцэг их 2 хөдөө мал дээр ажиллана. Би ихчтэйгээ төв дээр сууж ихч үйлчний ажил хийн. Би баг байсан болохоор төдийлөн их ажил хийсэнгүй. Багсаг барилга хэрэмний шороо чулуу үрж байсан юм. Дамби жанцан өөрөө бас бусдаар хүмүүс зодуулж байхыг бишгүй л үзлээ. Үүний дотор нэг хүнийг их тарчлан алсныг хэлэхэд төмөн захирагчийн хүү үржин захирагч Дамби жанцангийн харгислал хатуу ширүүн зан авир нутаг хушууны бараас өдрийг дахин хизээч үл харах холын газар дайчлан үлгэх гэж байхаа тухай бичиж Сүхбаатар болон ардын засгийн газар өгөхөөр бэлтгэж байгаад мэдэгдэж баригдлаа. Үржинг урвсан дайсан гэж банцдаад махыг нурж цусын цувж тогтохгүй болоход халуун нурам хийж мах цусыг борлуулаад дахин банцдаж гуйны ясыг гаргаж олон зүйлээр зовоон тамлаж билээ. Дамби жанцан өөрөө өдөр шөнийн цагаар эргэж явах, айлд гинт орж ирэх хэрв хэсүүчилсэн байвал нэн хатуу шийтгэн. Санжжав гэдэг хүн зайрын шарвын хүүхэнд очиж нөхцөж явсныг Дамби жанцан мэдээд өнөө хоёрыг барьж
Эрэм хүний бэлэг эрэгтнийг модоор хийлгээд тэр хоёрын хүзүүн түлгэж хүн амьтны хөдөлгөөн ихтэй гудамж газраар хөтлөн явуулж байхыг би харсан. Хатуу чанга болоод л догшин ноён хутагт цол авсан биз. Маажин шанд 5 жил болоход эхний 2 жил голдуул аж ахуй цэргийн ажлыг төлхөөхөө зүлддэг байсан юм. Бараа бологч нь Готов, Ширчин гэдэг хоёр хүн үргэлж хамт явна. Харин Дамби Жанцангаас огт салдаггүй том цагаан нохой байсан нь Дамби Жанцан нутаг хушуу албатаа аваад Маажин шан руу нүүхээсээ өмнө завхны ойгон тэлмэн нуурын захаар явж байгаад энэ нуурын нэр урд дээр үед надыг явж байхад олгой гүзээ гэдэг байсан. Одоо ойгон тэлмэн гэдэг болжээ гэж байсан нь үнэн дээр олгой гүзээний хэлбэртэй үнэн юм аа. Харин Дамби Жанцан өөрийнхөө урд дүрийг амар санаатай холбогддгоос ийхүү хэлсэн ч байж болох юм. Чимдийн ярьсан нь би жааламын албат билээ. Лампныг устгахаар очисон хүмүүст галж тогоож хийж байлаа. Тэр хүмүүсийн дотроос Цэрэг Даш гэдэг хүн анх гар хөдөлгөж бариад Нанзад Баатар буутсан гэдэг. Би тэр үед нь байгаагүй болохоор харж үзсэн юм уугүй. Хэргийн дараа л дуулсан юм. Тэгэхэд ардын засгийн төлөөлөгчд улаастад очисон хойно Цэрэг Дашийг Дамби Жанцангийн толгойг авчруулахаар явуулсан гэдэг. Цэрэг Даш эргэж ирээд Дамби Жанцангийн толгойг аваад мордохдоо дуу гаргасан нь тоглож явсан Дамби гуайг бууран дээр чинь хаяад толгойг чинь аваад мордлоо доо гэж дуулсан гэдэг. Улаастай зээлийн захад Дамби Жанцангийн толгой өлгөөтэй мөн чих утсан гинвэлээ. Тэгээд Дамби Жанцан устмагц албат шавнар нутаг хушуундаа буутсан. Би язгуурын хушуундаа очиагүй. Нар ванчин хутагтын шав болсон юм да. Та YouTube дээр Тулааны үрдэ подкастыг үзэж ба сонслоо. Жааламыг түүхэнд сайн муугаар нь зөндөөл дууддаг. Та юу гэж боддог вэ? Сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн 2 дахь сувг руу минь дамжин орох холбоос description хэсэгт байгаа. Газрын гаваас подкаст руу орж subscribe тавьчаад арахтал хангалттай. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.